буцаж чадна гэж бодоод байгаа юм уу? Буцаад хийвт. Босч юм. Ургац наран корпорац нь хууль бус хятад ажилчдыг олон тоогоор оруулж ирэн нууцаар байрлуулж байсан гэгддэг. Гэтэл өчигдөр шөнө хятад ажилчид руу монголчууд дайрч олон хүмүүсийг бэртэж гэмтээс зэрэг гарлаа. Энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагын хэрхэн мөрдөн шалгаж байгаа талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэе. Харин яг одоо хараад сууж. Уг нь дарга би тэнд анхааруулж хэлсэн шүү дээ. Ер нь бол манай талаас бүх зүйл бэлэн. За. Би ингэ тань руу яваад чи. Найдварлуу залга. Ажлыг нь эхлүүл. Ойлголоо. Эхэллээ даа. Би тэр өмхий хужаа нарыг тийм олоолаа гэж даанч сансан. За яах. Би тэднээс даагаа нэхнээрээ. Харин залуучууд өнөөдөр сайн ажиллалаа. Энэ мөн үү? Мөө. Эм билээ. Ирэхс. Тэн үнэ. Танай найз сайн зодтолдог гэсэн. Тэрвэр чи хийх ажил бол надтай энд ажил. Хоёр найзтайгаа хамтраад үр орогдуулах ажлыг хариуц. Бас тэр баруун бүсийн баар угаалгын газрыг зөв зохистой ажиллахад нь хяналттай. Аавч нэрийг дарж өгнө. Харин багийнхыг биш шүү. Тэрийг ч өөрөө хариуц. Зайлуу залуучууд. Барьцгаа. Өнөөдөр бидэндээ амьдрал өчигдрийнх сарайд ирдэж байна. Маргааш өнөөдрийнхөөс дээшлэх болтугай гэж хичээцгээе. За төлөө. Сууцгаа.
7 хоног бүр өөрсдийн ажилладаг газруудаасаа орлогоо татж. Харин өдөр нь Хасбаатараас мөнгө зээлсэн хүмүүсийг нь олж мөнгөний хүүтэнд буцааж авах ажлуудыг хийдэг боллоо. Чи юм чившээсэн. Им чичгийн, им сариуцагч чинь шин. Энийг хүлэмж рүү авч. Өнгөт. Эсвэл ингэж нана хүмүүс лалаа. Суу 72 дугаар байрны 2 дугаар насны 606 тоод. Нохоо гүлэг минь ээ. Чамд итгэж мөнгөө зээлсэн хүмүүс олж өглөө. Үнэндээ энд би их мөнгө олж байлаа. Илүү их. Бас Хасбаатар хийсэндээ үрж. Аавд мөнгө зээлүүлсэн мөнгө хүлэгч нартай уулзсан.
Ингээд би банкнаас өргөө боллоо. Ихтэй бүх зүйл хэвэн байгаагүй. Хасбаатарын хүрээд хэлэх тусам бидэнтэй сөргөөцөлдөх хүмүүс ч гарч ирж байсан юм. Яасан хоол өвч. Манай залуучууд манай засварын газар очиж нэлээд сүйтгэсэн байна. Тойруулаад яах вэ? Чи зөвшөөрлгүй засварын газрууд ажиллаж болохгүй. Мэдсээр үж яах гэж тийм юм гаргастай чи мэдэхгүй. Ороод ирээ. Асбаатрын хувьд бүх зүйл түүний талд бүтдэг байлаа. Бас халзаа. Хасаа ахаас хайж байсан юм. Газруудаа хүмүүсээр мануул машинуудаа бүгдийг цуглуул. Засварт байгаа тийм яах. төлөө. Танд баярлалаа. Зүгээр дээд. Эр хүн хэлсэнтэй байх хэрэгтэй шүү дээ. Ах нь хүн туслана гэсэн бол туслахыг хичээдэг. Яаж хариу нэрхэ мэдгүй л. Шаха. Цаа дуул л та. Хүн дуртай дууг дуулж өгөл л дөө. За зүгээр дээ. Хариу өрөх хэрэггүй. Сэтгэл чинь байхад л болоо. Ха! Хайртай шүү. Зүгээд сэрхээ санаа хасаас бодож байгааснаа учрал гэж чамдаа би чинээсээ дочно хайртай. Та нар ховор залуус шүү. Их авьяаст. Яг л энэ ажлыг хийх гэж төрсөн хүмүүс шиг. Ангал гэдэг залуу ууц юм. Юм билээ. Маа найз байгаа маа. 20 нохоо надтай оцоход ирсэн. Орол. Сайн байна. Юу суус. За. Гардахгүй юм. Цаашаа ажилтай байгаа. Хөрмийн бэлтгэлч юу болж байна? Яа, хөрмийн бэлтгэлтэй чихэ. Яа. Яа. Би таны талаар найздсан. Их сонссон. Таны миний өрөмдөр гэр бүлтэй ярих юм бол
их баярлана. Оо. Баярлалаа мэд. Хан ганц үе хүн л дээ. Бид нар шиг ийм хүмүүст эр бүл зохидог юм шүү дээ. Гэхдээ зүгээр ах намчихгүй бол тэнүүнээр бэлгээ чи өгөөд явуулмц. Бэлэг хэрэггүй хаа. Бэлэг хэрэггүй хором гэж юу ах вэ? Амьдралын чин гарааг ах нь мэлана. Байна. Ооза. За би одоо гарлаа. Явах гээд байгаа хаа. Тэнүү. Чи энэ дэвлт. Иргэснэттэй. За тэгээд залуу минь хан чадвал хормж очно. Одоо тэнүүнтэйгээ гой нэрийн баярыг тэмдэглэж дээ. Аа? Баярлалаа. Баярлалаа. Тэгэхэд би анх улс улдыг харсан юм. Энэ жил улсын их хурлын гишүүн болохоор ажиллаж байгаа. Бидний зодсон хятадтай хууль бусаар ажилдаг урах наран корпорацийг барилгын салбараас арчин хайж, амгалмаатар захирлыг шорон хийж, тойрогтой хамт өрсөлдөх том өрсөлдөгчөө харьцсан хүн. Асбатар бол түүний ард талын дааж бохор зүйлсийг нээдэг. Харин улс бол зүгээр л нэг барилгын бизнесмен. Алуу явъя. Дээр ивчнийг харсан чинь хоол идэх хүсэлгүй болчихлоо. За тэгээд найз минь. За, баярлалаа. Шинэ хүн үү? Эрхэс тайлц. Ахайхан найз. Бас бизнесийн түнш. Эрхэс. Улс болт. Нүдэн дулаахан залуу байна. Манай хасаа мань дагуулаад явж байхыг бол найдвартай хүн байгаа байх юм да.
Найз нь хэдэн шижгэлсэн залуучууд болсон штэ. Өстө жинхэнэ божигнууд штэ. Тийм. Сайн ажиллаарай. Чив тойрын компани ч одоо овоож оцоотлоо ажиллах юм бэ. Гол нь барилгын материал үнэтэй болсон. Татгаж явах хэцүү. Харин тийм ээ. Тэр л асуудал шүү. Ой чинээр. Би чинээр хөрөнд өргөцсөн байж шүү дээ. Хизээ хэлээд. Ирэх 7 хоногийн бүтэл сайн. Тий. Хамгийн сүүлд хизээ хөрөнд очсноо ч мартаж ирэх гэж. Бодвол мөн найзынхаа хөрөнд очив байлгүй аа? Нэрээ тий. Олон жил өнгөрчтэй. За туслахаа гэрлүүн явуулсан байдаг. Энэ дүү чинь жагаа хөрдөг биш үү? Ерхийс ахыгаа хөрөдөг. Тэгээ болгоомжтой харагдав шүү. Ойлголоо. Та өөрөө яах вэ? Би яах вэ? Эндээс нэг жолооч дуудаад явчих. Наад ах чинь хамаагүй танихгүй хүнээр хөргүүлж болохгүй юм байна. Болгоомжтой өрнөдөө. За найз минь. За. Баяртай. Баяртай. Одоо чи ихээр ажиллаж оволцсон дээ. Тэглээ дээ. Гэхдээ хасаа минь чиний яриад байгаа энэ ажлыг биш үү? Яаж эхлүүлэхээ сайн бодох хэрэгтэй байна. Сайхан байна. Үнэхээр л эрүүл нийгмийг хүсэж байгаа бол бүгд л хөдлөх хэрэгтэй. Үнэхээр оройтлоо яг үнэндээ. Монгол улс чинь яг одоо бол тэгэл авилгалд автагдчихсан байж байна. Гадна тушаалтнууд нь гэмт хэрэгт орооцолтчихсан байж байна. Хаа сайгүй хууль болцсон зүйлүүдээр дүүрчихсэн байна. Энийн эсрэг хэн тэмцэх ёстой? Хуулийнхан биднээс гадна иргэн бүрт ор бүрнээ тэмцэх ёстой байхгүй юу? Чам тамхи байхгүй. Баярлалаа. Сайхан биш. Эхнэр маань тамхи татуулдаг юм ба. Дүүхүү гэр бүлтэй юу? Баггүй. Ээж дүүтэйгээ амьдэрдэг. Ийм сайхан залуу ээж эхнэрээ аваад амьдралаа төхнүүлэх хэрэгтэй шүү дээ. Эр хүн гэдэг чинь гэр бүлтэй болж байж л юуны төлөө амьдрахаа ойлгодог юм шүү дээ. Ойлголоо. Их сургууль сурсноо ямар мэрэгчлээ? Эрсдлийн шинжээч хийжсэн. Тэгвэл чи саяын 50 прокурорын ярьсан яриаг юу гэж дүгнэж хэлэх вэ? Уулзаж үзэг болохоор сайн мэдэхгүй л байна. Ямар тач энэ нэгэнд хэрэгтэй хүн гэж боддог. Энэ хүний ярьж байгаа юм үнэн ч бай, худлаач бай. Нийгэм зөв мессеж өгч байгаа. Яг зөв. Энэ 50 прокурор шиг хүмүүс их олон болох хэрэгтэй. Хүмүүс ч дэмжих хэрэгтэй. Тэгж байж л манай нийгэм хордоо өгчөнт. Даанч манай монголчууд заяаны нэг 10 жилийн турш 50 прокурор 50 хүн дээр ажилласан. 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 50 хүн дээр ажилласан.
нэгдэж чаддаг хүмүүс юм да. За ингэ зогсож. Манайх тэр дэрэгдэн очивол хүүхдүүд сэрчиж магадгүй. Ирхсээ ахын чамаас нэг гойчих уу. За гойчих гэж нэг сүртэй юм шээ. Хас үтээр хар багын найзууд. Хоёулаа адилхан өнчин өрөөсөн амьдралаар өсөж өндийсэн хүмүүс. Годомжинд хонож гуйлагч гуйж үзэж байлаа. Гэхдээ хүн гэдэг чинь зовлон үзэх тусмаа хатуучдаг юм билээ. Чи хасын маань дэргэд байгаа хүн байна. Зарим үед зүв бурууг нь хэлж өгч байгаарай. Энэ нийгэм гэдэг чинь дандаа нэг худал хуурм, хууль бус юмар дүүрч болохгүй өстэй аа. За. Чамаар хөргөөсөн биш. Бүр залхаачих шиг боллоо. Ялаг гэжтэй байх. Зүгээр. За. Тэгвэл тохирлоо гэж ойлголоо шүү. Хасад минь сайн зөвлөж байгаарай. Ойлголоо. Энэ миний нэрийн хуудас. Хэрэг гарвал ах руугаа холбогдоорой. Чам тусална. Таны машиныг хаанд явах уу? Өчиг унаад юм. Манай энэ хавьяас такси олдохгүй хэцүү. Дараа нь манай жолооч очиад авчихна заа. Зүгээр. За. Сайхан амраарай. Сонирн байна уу? Тий. Сонирн. Үнтэй машинаар хүргэж өгье гэхээр үгүй ээ. Годомжаар алхаж байгаа алдартай юм ихтэй үнсэн. Чамаа моцикл ирсэн болсон хүмүүс. Тэгвэл дараа уулзахдаа моциклтэй өрөөд ирээ. Тэгэхээр үнтэй машин чинь сүүчүүл өөр хороо чадахгүй. Угаасаа миний машин биш. Тэгээд хэлэх юм. Мааныг ахих. Алхаад сайхан орой шүү. Чи яг хэвээрээ. Чи ч бас. Өөрчлөгдсөн болов гэд явуулсан чинь угаасаа хүний машин байж. Амьдрал ирэн да. Ингийн ийм алдартай жүжигчин болчиход ингийн амьдарч байгаа юм. Би тийм алдартай биш шүү дээ. Тэгвэл хотын хамгийн том самбар дээр хэн гард юм бол доо? Яй. Заавал энд одоо гарч идэг. Чамтай дахиад харах сайхан биш үү? Наач гэсэн.
Уг нь асуумаар байгаа юм эхэлнэ. Гэхдээ одоо таксиг явах хэрэгтэй юм шиг. Юу би хүргэдэг л доо. Хэрэггүй. Болгоомжтой яваарай. Юу хизээ дараа уулзах уу? Хоёр тавилан шийдэг. Хоёр талнаад чинь утасны дугаарыг өгөхгүй л байна. Ээж одоо болно шүү дээ. Явъя л да. Одоохондоо услаа. Энд чинь өчнөө олон жил амьдэрсэн юм чи. Чихрхэн үлдэх хэрэгтэй юм байна. Зүрээ хөттэй одоохоо ичнэ услаа. Арай л их цэвэрлээд байна да. Болчлоо. За, сайн сууж байгаарай. Их яваа. Явлаа. Таныг дагаж ирлээ дөө. За, та нар сайн суусаад хаасаа яваарай. Яаж исэн чинь хэдэн засваруудаар орох гэдэг юм аа. Тэ хаа. Асаахаас суух уу? Канарууд ажлын хүнээс сох гэдэг юм. Энэнийг танах уу? Яакэ. Яакэ.
응꺼. 야, 응꺼. 야, 응꺼. Наач шааж яах. Тэгж яасах юм уу? Тэгэл байх. За, намаа. Чиний Монголыг хаана байгаа юм болж шүү дээ. Мэ, энийг өгдөг нэг заяа. Эхлээд хэлээ л дээ. 어떤 먹는 데가? 어떤 먹는 어떤 먹는 Урд Монгол биш, өвөр Монгол гэлдэж. 어따가 인 어따가 어떤 먹는 어떤 먹는 Урд Монгол биш, өвөр Монгол гэлдэж. 어따가 인 어따가 야 뭐야? Thank you for charge me. Зэвэл газар ирчтэй. Бид нар зөвхөн хүн аяга юм. Хас өнө олсон юм уу? Олсон. Thank you for charge me. Thank you for charge me. Хөдлөг алан шүү. Тэгвэл намайг мөгдөж яална. За шинэ байр нь хэрвээ. Адилхан төрөөс штэ. Гэтэ өмнөхөөс бол хамаагүй дээр юм байна. Айлгуул дуртай л үлээ. Тэгсэ. Thank you for charge me. Одоо өөртөө гэсэн юмтай болъё. Thank you for charge me. Хасаах. Нэг том ажил хийж чинь. Чиний хэддүүдийг санаж. Thank you for charge me. Тэр компани чинь тэндэг. Thank you for charge me. Аваад. Thank you for charge me. Энд Монгол барилга барих чинь. Тэр компанийнх нь ардталт нь Thank you for charge me. хэсэг бүлэг залуус үйдэг. Хасаах тэдэртэй нийлээд давхар асар их хэмжээний мөнгөний ажил хийж чинь. Чи бид тэр ажлыг гардаад хийчих юм болно. Хүмүүсээ өр ширэндээ баригдсан хэдэн лалрууттай. Зорлож яах юм бэ? Тэмээс төгш. Би ч гэсэн өрөндөө баригдсан лалар байсан шүү дээ. Ямар ч нэг өрөө байгаа шүү дээ анда. Яасан? Юу гэж? Монгол үнэхээр байхгүй юм шиг байна. Гэтэ ахаас аваад өгнө. Яадаг ахын тэр нь. Бас хүү гинөө. Машины ченж. Сэлгийн авч юм бах. Тэрэн дээр нь бараг 4 тэрбум төгрөг хэрэглэдэг юм бах. Тэжлэх үү? За. Одоо юу? Тэр ах руу нэ. Ёо.
Сайн уу? Сайн уу? Би чиний төсөө чи мартаагүй байгаа шүү. Хоёлаа гараад ингээс үүдээ шиг. Чи надаас дахиад мөнгө зээлсэж болно шүү дээ. Одоо тэгш шаардлага байсан. Тэгвэл би ч гэсэн их хэрэггүй болсон юм те. Гүя. Миний машин бензин хийдтэй. Хэрэг чи өсөлт өгөөд өгч болно шүү дээ. Би ч яваад зээсэн гэх юм. Every reaction got me just losing my mind. Yeah, baby, 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 got me losing my mind. Got my commitment, girl, you got my heart. You have it now, baby, right from the start, you know it. Байна уу? Наана үжи. Одоо энэ давраад байгаа шүү. Нохтуудаа ууж чадахгүй ч. Гавл байсан бол ийм болохгүй л байсан да. Чи бүмхийн амаараа нэрийжлэх хэрэг байхгүй шүү. Яалаа. Энэ навшид үхсгүй. Явцгаа. Ана. Аллаа. Марга залгаж байна. Тэнэ. Одоо тань болж болно шүү дээ. Дахиад найзтайхныг эмнэлэг тухайн байх нь хармаарх байх.
Асбаатар хүмүүстэйгээ нэг шөнийн дотор халзаан бүлгийг арчиж хайсан. Халзаан хоолойг ирдсэн гэж зургалд харсан. Харин халзаагийн доор байсан 100 гаруй залуус тэр дороо алга болсон. Энэ хэрэг их дүүлэн дэгдээсэн учраас манайхан хэсэгтээ чимээгүй байх хэрэгтэй байлаа. Хоорондоо ч холбоо ойрлохгүй алга болцгоос. Энэ би чи ивтэж байгаа юм шиг л байна. За, сайхан л нь штэ. Хангаалахаа авчирсан гоё амттнуудыг идээл. Хичээл өгөөжсөн. Намгүй л. Маргааш гарах болохоор одоо бити баярлал. За. Таныг маргааш гар гэж юм уу? Яана. Цагаалаг эмчнэртэй танилцаж амжихгүй нь штэ. Чи хичээлгүй юм уу? Байхгүй. Тэгвэл хайр. Ээж тараад шууд наашаа ирнэ гэсэн. Та хоёр нь юу хийж явж байгаа ээж тэзээ хэлэх чинь. Юу гэсэн бэ? Ха. Ойлгомжтой л нь штэ. Та гэртээ өрөөсөө ирэхгүй. Офисын ажлын хувцаач өмсөхгүй. Тэгснэ бөө мөнгө авчраал. Одоо бүр хэвтэрт ортлоо зодуулсан. Энийг чинь тэг юу гэж ойлгох вэ? Сайн байна уу? Сайн байна уу? Ихэс байгаа болов? Юу, манай ах тань андуурж байгаа хаа өөр ирэхс юм болов? Миний хайж байгаа хүмүүс юм шиг байна. Сайн уу? Юу хийж байгаа? Ямар өөд хүн бэ? Хүн эргэлтээр ирж хахад юу хийж байгаа юм гинөө? Манай ах угаасаа юм хөлтөө байхгүй юу? Та орол тоо. Пүүх та манайхыг ирэх гэж ийм их юм авчирсан юм уу? Ах чи угаасаа барахгүй хаа чи талаа наваа. Ямар гоё юм бэ? За бид хоёр цаад болохгүй. Би энэ намттай юмнуудаа царайлаг эмч нартай хуваалцнаа. Та тэгтээ кинон дээр гардгаасаа ч хөөрх юм аа. Бүр их чигээ болгоо авчмаар. Ой. Та нар энд юу хийж байгаа? Энэ жижигч мөн үү? Энэ танигдсан юм уу? Тэ. Манай гэрэгч. За зайлаа явъя. Би та нарт гоё хамттай юмнаас аваалцъя. Би чи яаж вэ? Зүгээрээ. Маргааш шинэлээс гарна. Чи яаж мэдсэн? Би энэ дэмжийн дүрийн судалгаа хийж аваад ээжтэй чинь таарсан. Тэгээд дэмжнээс асуусан чинь хүүний төвчж авч хэлсэн. Чамаас юм нууж болохгүй байна л да. Тийм шүү. Би бүгдийг нь олоод л мэдчих. Бас худлаа ирж байгаа нэг ч гэсэн. Яаж? Мэргэжлийн онцлог. Бид нар бодит төш зүйлийг бодит болгож ярьж чаддаг хүмүүс шүү. Ойлгомжтой. Одоо жоохон яаж эхэлж шүү.
Тэгэхээр би чинь яагаад бэрцсэн? Хотлоо хэлвэл би Зодос. хэд өнд 20 гаруй. чи юу яг юу хийдэг юм бэ? Хулиган. Дэрэмж. Өөр юм хийж чадах уу? Жаахан хэцүү юм бил. Тэгвэл чи 10 жилдээ надад сайн байсан уу? Үгүй. Хайртай байсан. Харин одоо Одоо ч гэсэн хайртай. намайг уучлаарай. Би явъя да. Үлээ. Дараа олзъя. Хизээ уцгаа. Би өөрөө олоод очноо. Бано. Иргэсэ. Сайн сонс. Одоо цагдаа нар чам дээр очино. Чи Асбатрын баараа саяхнаас ажиллаж эхэлсэн. Зохион байгуулагчийн туслах шүү. Энд ажиллаад 2 сар болж байгаа. Бааранд ажилтдаг зөөгч баримын хамгаалагчдаас өргөн танихгүй шүү. Ялангуяа бархаа гард намайг. Та нар зүгээр үү? Яаж ч эргэж магадгүй байна. Одоохондоо чимээг нугтахаас өөр арга алга. Тэгэд энэ дуудлагыг устгаарай. Бас хинт чилж болохгүй шүү. Хангалтч гисэн. Гар цагдаа нарт баригдсан болохоор удахгүй цагдаа нар чам дээр очино. За би эргэж ямар ирнэ. Амраг нэ эргэсэн байна. Сан.